За манай сургуулийн түүхэн 80 жилийн тохиож байна. Энэхүү түүхэн 80 жилийн ойгоо угтаж бид бүхэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурал маань Япон улсаас, Бүгд найрамдах Хятад ард улсаас, за түүнчлэн Солонгосоос, Оросоос одоо нийтдээ 38 эрдэм шинжилгээний бүтээл ирсэн. Үүнээс 10 гаруй одоо судлаачид өөрийн биеэр ирж өнөөдөр эрдэм шинжилгээний хуралдаа илтгэлээ хилцүүлж байна. Энэхүү хурлын гол онцлог нь одоо мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын тогтвортой хөгжил, цаашид улам өсөн хөгжих, ямар арга хэмжээ авах уу, одоо эрдэмтэн судлаачдын хийж байгаа бүтээлийг оюутан суралцагчдад танилцуулах, туршлагын илүү дэлгэрүүлж судлуулах, 4 ийм хөгжлийг бий болгох, хөгжил өөрөө тасралтгүй өсөн дэвшиж байх ёстой гэдэг үднээс энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаа бид нар мэргэжлийн боловсрол тогтвортой хөгжил гэсэн ийм сэдвээр зохион байгуулж байгаа. За нийтдээ олон улсын эрдэм шинжилгээний хуралд маань Монгол Улсын боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор профессор Санжаа Бадам хурлыг чиглүүлж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн доктор профессорууд ирж одоо илтгэлээ хилцүүлж байна. За түүнчлэн манай сургуулийн бусад салбарын одоо багш нараас бас энэхүү хуралд илтгэлээ хилцүүлж байна. Ээж будааны 26 сортыг би одоо туршиж үзсэн. Энэ туршиж үзсэн 26 сортод Цяна гэдэг сортыг би 6 жилийн хугацаанд энэ сортыг гаргаж авсан. За энэ сорт нь болохгүй хүний эрүүл мэнд ашигтай, бас тэжээлийн ургамлыг орлох, тэгээд дээрээс нь хүчний үржил шимийг ингээд нэмэгдүүлдэг. За үүнээс гадна шийдэх юм эдийн засгийн хувьд болохоор энэ болохоор цагаан буудаа, шар бодоо хоёрыг орлох импортын бүтээгдэхүүний үнэтэй бодоонуудыг ишээ багасгаж шинэ бодоо гэдэг нь утгашуулахын тулд энэ үрийг одоо үржүүлж гаргаж байгаамаа. Хамгийн гол нь энэ үрийг ганцаар би өөрөө биш судлаач эрдэмтэд хүүхдүүдийг ингээд дагалдуулан сургаж одоо ингээд утгашуулж байгаагаараа давуу талтай байгаамаа. За манай хорд аймгийн хувьд болохоор ээж бодог болохоор яг бүс цагийн өрөөд хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа. За энд нэг одоо тулгамдж байгаа нэг зүйл нь юу гэхээр ээж бодог болохоор тарих, хураахад болохоор камбанаар хураадаг. Тэр нь дэвшээд юм одоо эдийн засгийн хувьд яг хүндрэлтэй байна. Тэр асуудлыг биднээс одоо шийдчихдэм бол энэ бүтээгдэхүүнийг ховдын нөхцөлд ард иргэдэд та бүхэнд одоо хүргэх бүрэн боломжтой байгаа. Ээж бодог болохоор зүгээр л энгийн гадаргуухан услаа байгалийн услаагаараа өөрөө аяндаа ургадаг. Тийм биш юм гант төсвөртэй үржил шим муутай хөрсөн ч гэсэн сайн ургадагаараа тийм даваа талтай гэсэн. Тэгээ энэ ээж бодог тарснаар энэ ганцхан шийдэн бодог хэрэглээс гадна олон төрлийн бүтээгдэхүүнд бас ашигладаг. Имчилгээнд ашиглаж болно. Бас одоо имчилгээнд хүнсэнд олон төрлийн бүтээгдэхүүн хийх, брэнд бүтээгдэхүүн хийх бүрэн боломжтой. Манай сургуулийн 80 жилийн холбоотойгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Энэ хуралд эдийн засгийн багш миний бие бол яг мэргэжлийн боловсролын нийгмийн түншлэл ямар ач холбогдолтой юм бэ? Яагаад бид нийгмийн түншлэлийг сургалтын байгууллага хоёр холбоотой байж суралцагчдын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж нь юу юм бэ гэдэг талаар баруун бүс нутагт хийсэн судалгаагаа танилцуулж байгаа. Яг мэргэжлийн боловсролын ирээдүйн хөгжилд алхахад яг нийгмийн түншлэл чухал, тэр дундаа нийгмийн түншлэл буюу мэргэжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал юм а гэдэг энэ санааг дэвшүүлж байгаа. Яг нийгмийн түншлэлийн талаар манай сургууль бол яг Австралийн мэргэжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэвтрүүлсэн. Энэ нь юу вэ гэхээр салбар зөвлөлүүд байж нийгмийн түншлэлийг хөгжүүлэх юм а гэдэг үйл ажиллагааг төсөл. Ингээд манай сургууль бол барилгын салбар зөвлөл, хөдөө аж ахуйн салбар зөвлөл, энэ жилээс эхлээд мал аж ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулснаар манай суралцагчдын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг ажил эрхлэлтийг 20% нэмэгдүүлж чадсанараа энэ илтгэлийн маань ач холбогдол байгаа.
Энэ хуралд бид нар Алтай бүсийн нөхцөлд ээж будааны сар судалгаа явуулсан дөнгөсөн сэдвээр шавнар маань итгэлээ тавина. За ээж будаа гэдэг ургамлын өндөр ач холбогдол, хүнсний өндөр ач холбогдол бол гайхамшигтай. За энэ сайхан гайхамшигтай ургамлыг байгаль цагуур хөрсний нөхцөл нь сайн бүрдсэн энэ бүс нутагт ургуулад эдгээрээс хамгийн ургалтын хугацаагаар хамгийн богино, за үрийн ургацаараа өндөр сортыг шалгаруулах ийм туршлагыг тавьсан. За энэ судалгааны ажил 3 жил үргэлжилж байгаа. Судалгааны үр дүнд хятадын 8 сортоос ерөнхийдөө бол 3 сорт шалгарч, за 3 сорт шалгарч, за эдгээрийг бид нар эх жил улсын сорт сорилтын комиссаар оруулан ирээдүйдээ сортоор батлуулах зорилго тавьж байгаа. За энэ ажлын үр дүнд бүгд Хятадтай ард улсын иргэн судлаач Шавийн маань бүтээл баталгаажна. За хоёрдугаарт нь Алтай бүс нутагт нутагсан 3-аас за 2 сортыг ирээдүйдээ буюу нутагсан сортоор батлагдаж энэ бүс нутгийн энэ уржил шимтэй хөрс дулааны нөөц баялаг энэ байгалийн нөөцийг сайтар ажиллах юм боломжтой таримлыг энд нэвтрүүлэх зорилго тавьж ажилласан юм аа. Энэ жилийн хугацаанд бид нэр манай сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд судлаач багш нар нэг ялангуяа тарвсны судалгаан дээр бол нэлээд судалгаа хийсэн. Энэ дээр бол нутагсан нэг сорт, ирээдүйдээ 3 сорт, арилжааны нэг сорт гэдэг улсын сорт зорилтын комиссийн хурлаар оруулж батлуулж байгаа юм аа. За түүний нэг нь бол одоо миний өөрийн батлуулсан Оросын Сладкий бриллиант гэдэг сортыг одоо сая олон улсын эрдэм шинжилгээний хуралд би тодорхойлтын танилцууллаа. Энэ сорт маань өөрөө ургалт нь 85 хоногийн болцтой маш амт чанар сайтай, тээвэрлэлт сайдаадаг ийм ургамал юм аа. Мөн сахарын хэмжээ, витамины хэмжээ агуулмжаар бусад сортуудыг бол нэлээд өндөр гарч ирсэн учраас бид энэ Ховд аймагта нутагшуулах цаашдаа Монгол улсынхаа хэмжээнд энийг одоо хүнсний хэрэглээнд одоо хүрэх юм бодолтой явж байгаа. Одоо цаашдаа бид нэр үр үржүүлгийн ажилд ороод байгаа. Улсын хурц цагаан өрөөний ээж гэдэг сорт академик бодлогын германы эрдэмтэн маш манай орон нутгийн Ховд аймагт төвийн бүс зүүн бүсээс тариалан